өнгөрсөн жилийн намар би Японы энэ чиглэлийн одоо мэрэгчлэтнүүдтэй хамтарч сургалтын хичээлийг одоо аутизмтай хүүхдүүдтэй ажилладаг юм чи мэрэгчлэтнүүдэд зориулсан ийм киноны ажилд одоо явсан. Тэгээд манайд байдаг аутизмтай хүүхдүүдийн ээж аав нь хүүхдүүдээ бас энд оролцуулсан. Тэгээд эндээс одоо юу анзаарчихсан бэ гэхээр бид нэр аль болохоор энэ талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй юм билээ. Нэг нь ер нь өршлийн бэрхшээлтэй иргэд хөлгүй аргагүй юм уу сонсголгүй хараагүй хүүхдүүдтэй адилхан шууд ингээ харахад бол тийм шинж тэмдэг бол дорноо тэгээд тусч мэддэг зүйл бас биш. Аутизм бүгдээ хүүхдүүд бол сэтгэл санаа, оюун ухааны бас нэг тийм онцгой шинж чанартай ийм хүүхдүүд байдаг. За хүүхдүүд энэ тэнд одоо нэг тийм үүрмэг цааш гаргах, эцэг хийхээ одоо дуулууртай, шаардлагатай тэр үед нь дуулуургүй байх, эсвэл бол сэтгэлийн гэмтийн одоо огцсон янз бүрийн хөөрөл, янз бүрийн үйлдэлүүдтэй хийдэг энэ хүүхдүүд. Тэгээд тэрийг бол бид нэр одоо сайн шүүхт байж юм эсвэл их төрсгүүтж байна, энэ ер нь тэнэг байх, эсвэл бол энэ одоо ямар хэнийгээд үсээс хайшаа юмтан баг сүултээ тэгэхэд энэ одоо оюун ухааны хомсдтой хайшаа ингээд энэ хүүхдүүдэд тийм эргээр хандах биш. Харин өдөр ирэх тутам тэр хүүхдүүдийн аашаа хүлээж авч чадахгүй болохоор ял өөр хандлагатай харьцаа үүсгдэг. Тэгээд энэ бол маш их алдаатай буруу юм гэдгийг бол энэ аутизмын тухай судалж байгаа эрдэмтэд эмчнэр бол хэлж байгаа. Тэгээд бид бол энийг ойлгож энэ хүүхдүүдийг дэмжиж энэ хүүхдүүдийн сэтгэл санааны байдлыг сайн мэдэрч тэгээд энэ хүнийхээ хувьд нийгмийн амьдрал явандаа өөрийгөө бие дааж идэвхтэй оролцох тэр боломжийг хөгжүүлэх үүднээс энд нь одоо тохирсон мэдээлэл сургалт арга хэмжээ харилцааг зэгчүүд үүсгэн бий болох хэрэгтэй юм гэж тэр намар одоо Японы мэрэгчлэтнүүд манайд сурал хичээл зааж би бол ойлгож авсан. Ийм хүүхдүүдийг зөв харж зөв ойлгож тэгээд тэдэнд зүйлийг хандлага өөрөө бас зөв тодорхойлоход мэдээлэл их чухал юм аа гэдэг л энэ удаад би энэ аутизмын өдөр зориулжтай хэлмээр санагдаж байна. Бид хэдий ч нэ мэдээлэлтэй байна, хэдий ч нэ тухай сайн мэддэг байна. Хэдий ч нэ тэр хүүхдийн зөв өсч өөрийгөө зөв одоо нийгэмд зөв чиглүүлж авч явахт нь сайн туслагч нь байж чадах юм байна лээ гэдгийг л хэлэх гэсэн.